Техник технологийн дэд сургуулийн нэрмжит 100 буудал даамын өсвөрийн аврах шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж 4 насны ангиллаар ялагчдаа тодруулсан байна. 15 дахь жилдээ зохиогдож байгаа өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд 6-аас 18 насны өсвөрийн даамчид өрсөлдлөө. Нийт 11 аймаг 6 дүүргийн 153 даамч энэ удаагийн тэмцээнд 6-аас 9, 10-аас 12, 13-аас 15, 16-аас 18 гэсэн 4 насны ангилалд ялагчдаа тодруулжээ. Бага насны ангилал буюу 6-аас 9 насны ангилалд октоос эрчис, хүүгүүдээс лавг тогтох тэргүүн барьжсэн байна. 10-аас 12 насны ангилалд октоос дид мастер Марл Эрдэнэ, хүүгүүдээс Сүхбат, 13-аас 15 насны ангилалд эмэгтэйчүүдээс спортын мастер Анужин, эрэгтэйчүүдээс спортын мастер Мөнх Хөргөл аваргын алтан медаль эзэд боллоо. Ер нь бол тэмцээн маш чанга болоо. Тоглолтууд гэх юм бол маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэдгээрийг одоо ялж гарч ирлээ. Хэдэн тоглолт хийж хожив? Одоо 7 тоглолт хийж 5 хожиж 2 тэнцсэн. Одоо даамын спорт 5 настайгаас хойш хичээлж 8 жил хичээлж. Томоохон ямар амжилтууд гаргаж ив олон улсад? Азийн аваргаар 3 төрүүлсэн. Тэгээ 2 мөнгө 2 хөрөлттэй. Дэлхийн аваргаар Турк даамын төрүүлсэн. Тэмцээний ахлах нас буюу 16-аас 18 наснд эмэгтэйчүүдээс спортын мастер Хэрлэн Мөрөн, эмэгтэйчүүдээс спортын мастер Чин Зэрэг тэргүүн барьжалж энэ жилийн тэмцээнийг ийхүү амжилттай өндөрлүүллээ. Монгол Космос сургуулийн дэргэдэх Алтан хүү клуб, техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээний хаалт ажиллагаанд ерөнхий шүүгчээр ажилласан Олон улсын даамын холбооны их мастер Арвжирын Манлай, даамын спортын их мастер Эрдэнэ Үлэгтрүүгүүтэй хүндэт зоч төлөөлөгчд, эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцсон байна.